За оройн төргий. Тэгээ улс оронд үүсэжсэн нөхцөл байдал, за дараагийн ерөнхий сайд хэн байх нь уу? За манай нам одоо ямар шийдвэр гаргах нь уу гэд олон асуулт ингээд өнөөдөр хариултаа авж байна. Монгол Ардын намын баг хурал бол бас нэлээд дотоод арчилтай, нэлээд илэн далангуу, за олон ч одоо 50 гаруй гишүүд улс орон нутагтай холбоотой асуултуудад бас нэр дэвшигчдээс асуултаа хариултаа бас нэлээд тодорхой авсан. Сая одоо улсын хурлын 80 гаруй гишүүдийн энэ асуултыг бас нэг үргэлжлэн сонслоо. Хариултыг ч нэг үргэлжлэн бас сонслоо. Тэгэхээр ард түмэн бол одоо биднээс энэ татврын шинжил, энэ одоо баялагын сан, тэгш хуваарлалт, энэ авилгал гэд энэ олон зүйлүүдээс бол одоо бас хариулт хүсэж байгаа. Та Монгол улсын ерөнхий сайдаар хэрвээ та одоо ингэ сонгогдвол энэ асуудлууд дээр ямар хөө байр суурь баримтлах вэ гэдгээ бас нэлээд тодорхой одоо илэрхийллээ. Тэгээ энэ хоёр хурал дээр хэлсэн хариулт болгоныг бас харьцуулж ингэж үзэхэд бас тэнд баг хурал дээр ярьсан зүйл өнөөдөр ч гэсэн энэ их хурлын чуулганы танхимд яг л одоо бас хариулагдж байна. Нөгөө талдаа бол та 20 гаруй жилийн Монголын улс төрд бас Монгол төрийн олон чухал албыг хасч явсан юм хүн. Таныг одоо парламентын дараагаар ажиллаж явах тэр цаг хугацаанд тэр үндсэн хуулийн өөрчлөлтийн баялагын сан гэдэг энэ зүйл өөрчлөлтөөр орж ирсэн. 2022 оны эрүүгийн хуулийн тэр авилгалтай холбоотой хатуу санкцууд бас орж ирсэн. 2024 оны энэ баялагын сангийн хууль бас тийм ч амар биш байсан ч бас л парламентын босхийг дагуулаад ороод ирсэн. Тэгэхээр таны энэ хоёр хурал дээр хэлсэн үг, за өнгөрсөн энэ парламентын танхимд байхдаа хийж хэрэгжүүлж ирсэн энэндээс бол ам ажлын зөрүү бол би бас нэг тийм гарахгүй байна гэсэн ийм одоо ойлголтыг одоо энэ 2-3 хоногийн хугацаанд бас авлаа гэдгээ бас нэн төрөнд хэлье гэж ингэж бодож байна. За тэгээд одоо сарын дараа наадмын маргааш наамар бидний өмнө олон тулгымцсан асуудал байгаа. Цаг алдахгүй ажилдаа орно гэсэн ийм зүйл байгаа юм байна. Би амжилт хүсье, дэмжин гэдгээ илэрхийлье. Нөгөө талдаа бид бүхэн бол бас ардаа сонгогчтой. Энэ 2024 оны сонгуул бол олон онцлогтой болсны нэг нь бол энэ бүсчилсэн хөгжил. За манай зүүн бүсийн хувьд бол одоо түүхэн аялал жуулчлал, мал аж ахуй, дээрэс нь бол одоо бүсийн өөрийнх нь онцлог энэ хоёр том хөрштөөгөө хилэлдэг 7-8 боомттой гэдэг ингээ олон энэ онцлогуудыг агуулсан одоо үйл ажиллагааны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр томоохон зорилтууд туссан. Энэ 6 сарын 9-ний өдөр зүүн бүсийн зөвлөгөөн болох байлаа. Энэ зөвлөгөөнөөр бас энэ зүүн бүсийн олон асуудлууд шийдэгдэх одоо байсан. Тийм учраас энэ зөвлөгөөнтэй холбоотой хийгдээгүйтэй холбоотой энэ асуудлаас болоод энэ зүүн бүсэд хийгдэхээр төлөвлөгдсөн олон ажлууд бас бити цалгардаасаа гэж ингэж бас хүсэж байгаа. Зүүн бүсийн ард иргэд бол биднээс бол одоо маш их том хүлээлт байгаа гэдгийг бас та ерөнхий сайдаар одоо сонгогдоод бас би анхаараасаа гэж ингэж бас бодож байгаа гэдгээ бас зориуд бас хэлье гэж ингэж бас цаг авсан юм аа. За амжилт хүсье. Баярлалаа.